үргэлжлүүлж байна. Хөвсгөл хөгжил сангаас 25 өрхөд гэр гардуулжээ. Монголын мэдээ сувгийн сурвалжлагч Эрдэнэ бүрэн зураглаач Алтан Баган нарын ирүүлсэн мэдээлэлд одоо анхаарлаа хандуулна. За баярлалаа. Монголын мэдээ сувгийн сурвалжлах баг Хөвсгөл аймгаас холбогдож байна. За тэгэхээр Хөвсгөл аймагт улсын их хурлын гишүүн Мөнхбаатар ажиллаж байна. За мөн одоо Хөвсгөл хөгжил сангийнхаа хүрээнд өнөөдөр төв талбай дээрээ өргөө цагаан гэр гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. За энэ өргөө цагаан гэр гардуулах үйл ажиллагаатай болоод за бусад асуудлаар ярилцъя. За өнөөдөр та одоо Хөвсгөл хөгжил сангийнхаа үүднээс одоо ингээд өргөө цагаан гэрийг гардууллаа. За хичнээн айл хүрээд гардуулж байна. За Хөвсгөл хөгжил сан маань бол байгуулагдсан цагаас эхлээд энэ Хөвсгөлийнхаа хөгжил дэвшлийн төлөө одоо нийт шаардлагатай байгаа бас хөрөнгө оруулалт аливаа зүйлд нь бас тусдын болохыг зорьсон юм санал да. Ингээд олон арга хэмжээ зохион байгуулдаг. Нийгмийн чиглэлээр соёл урлаг, боловсрол, спорт гээд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За үүний нэг нь бол энэ өргөө цагаан гэргээд одоо уламжил болсон юм арга хэмжээ байгаа юм. За энэ бол өргөх гэр нийт шаардлагатай байгаа одоо айл өрхөд одоо олон байдаг. Эдгээрээсээ бас судалж байгаа тодорхой хэсэгт нь бол одоо өрх гэр олгодог. За нийтдээ одоо 70 гаруй өрхийг бол одоо өргөө цагаан гэртэй болгосон. За ямар ч байсан энэ 70 гаруй одоо айл өрх маань бас хатан дулаан урамцалтаа одоо халуун ам бүлэг амьдрахын боломжийг бол одоо бий болгоод байгаа. За энэ ажлыг бол зохион байгуулахдаа бид бас Хөвсгөлийнхаа төлөө зүтгэхийн ажлыг бас үүнд нь Хөвсгөлийн төлөө бас хийж байгаа ажилтан дэм болъё гэсэн бас олон залуучууд байдаг. За тэр залуучуудынхаа бас хүчийг нэгтгэж зохион байгуулдаг юм онцлогтой. За энэ жилийн одоо энэ өргөө цагаан гэргээд энэ 25 гэрийг нь одоо гартуулж өгөх энэ ажиллагаанд маань ихтэл Монгол Улсын одоо харьцаг гаан үеиг маань бол ганц зэргийн гаан үеиг маань одоо 5 гэр. За соём хууль зүйн төвчөөний захирал одоо Баатар сайхан гэдэг энэ залуу 5 гэр гэх мэтчлэн гэр ингээд залуучууд маань ингээд тусалдаг. Түүнийг нь бид Хөвсгөл хөгжил сан маань зохион байгуулж яг өрх гэр шаардлагатай байгаа энэ хүмүүст нь бас хүргэж одоо гартуулан өгдөг юм одоо ажил байгаа юм. За уламжил болгон явагддаг юм ажил байгаа. За өнөөдөр бас энэ өргөө цагаан гэр гардуулахын хажуугаар бас энэ байгаль хамгаалагч нарт нэн шаардлагатай байгаа мотоцикл, замун одоо хувцас сэргэлгээд зүйлүүдийг гардууллаа. За яг эдгээр бас танд одоо ямар санал хүсэлтийг уламжилж байсан юм бэ? За манай Хөвсгөл аймгийн маань хувьд бол бас жоохон онцлогтой. За байгалийн одоо тусгай хамгаалалттай газар, за согсбол газрууд одоо олон байдаг. За орчных нь одоо манай нутаг дэвсгэрийн одоо олонх нь бас ийм тусгай хамгаалтанд одоо хамрагдсан юм байдаг. Ийм ч бас энэ тусгай хамгаалалтын газар нутагт ажиллаж байгаа одоо байгаль хамгаалагч нартай бол хувцас хэрэгсэл энэ мотоцикл энэ шаардлагатай. За үүнд нь зориулж бас өнөөдөр гартуулан өглөө. За сумдынхаа байгаль хамгаалагч нараас бас ихэнх хүсэлт ирдэг юм. Бас дандаа ингээ хосорчдаг тусгай хамгаалтын газарт л одоо илүү төлөв анхаарал тавиад байна гэсэн бас саналууд их байдаг. Ийм учраас энэ жилээс эхлээд одоо бүх сумдынхаа байгаль хамгаалагч нарыг мотоциклээр хангах хувцас одоо тусгай хэрэгслээр нь одоо хангах ажлыг бол зохион байгуулад явж байгаа. За өнөөдөр бас яг энэ арга хэмжээний төгсгөлд цэцэрлэгт одоо шаардлагатай байгаа тийм ээ. Тоглоом, хэрэгсэл, тавилга гэдэг ингээд гадуулаа. Хичнээн цэцэрлэгт гадуул. За одоо манай мөрөн сумын маань сая 4 цэцэрлэгт хөгжим одоо тоног хэрэгслүүдийг одоо гартуулан өгж байгаа юм. Яагаад гэвэл энэ одоо сургалтынхаа арга хэмжээг зохион байгуулахад ялангуяа энэ хөгжим, чанга аригч энэ даралтт хөгжмүүд одоо үнэхээр хэрэгтэй байдаг юм байна лээ. Одоо дуу хөгжмийн хичээл одоо хүүхдүүдийн дээр хөгжөөнд тоглоом зохион байгуулахад хамгийн чухал нь тэр юм байна. Тэгээд энэ үднээс нь эднийхээ одоо хүсэлтийг авч одоо сая 4 цэцэрлэгт одоо техник хэрэгсэл энэ хөгжим хэрэгслээр хангах ажлыг бас мөн зохион байгуулсан байгаа. За ажилд амжилт төсөө мэдээлэл гэсэн. За баярлалаа. За. За үзэгчдээ бид Хөвсгөл аймаг